Сүү хувьцаат компани болон Сэлэнгийн сүүний үйлдвэр дотоодоо зөвхөн хураа сүүгээ үйлдвэрлэдэг. Үйлдсэн хураа сүүний хэрэгцээгээ Шинэ Зеланд, Америк, Беларусь, Америкаас авч байна. Хураа сүүний 90%-ийг Шинэ Зеландаас нийлүүлж байгаамаа. Харин 3 дугаар сарын 1-ээс хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн. За одоо аж ахуй нэгжүүд хураа сүүгээр найруулсан бол түүнийгээ бичдэг болсон байдлыг та бүхэн харж байна. Хураа сүүг хатаасан сүү, сэргээсэн сүү гэх мэтээр нэрлэх юм а. Мөн түүнчлэн докторжуулагч буй бүтээгдэхүүнийг муутгадгүй нэмэлтийг хэрэгэлсэн хэсэг нь тодорхой бус байсаар ирсэн бол мөн түүнийгээ бичиж эхэлжээ. Сүтэй холбоотой асуудал манайхан хяналтын шалгалтыг 3-аас 4 удаа хийсэн. Одоо бүгдээр нөгөө ингредиент дээр бичиж байгаа шүү дээ. Энэ бол сэргээсэн сүү гэж бичиж байгаа бүгдээр. Сүү үйлдвэрлэгчдэд хаяг шошгон дээрээ хураа сүүний агуулмж орсон хэсгийг нь заавал бичиж бай гэсний дагуу сүүний үйлдвэрүүд бичдэг болсон сайшаалтай. Гэхдээ хураа сүү хэр хэмжээтэй орсон, шингэн сүү хэдэн хувийг эзэлж байгааг нь нарийн тодорхой бичээг байгаамаа. Өөрөөр хэлбэл хаяг шошгон дээрээ шингэн сүүний агуулмжтай гэж бичдэг хэрнээ огтхон ч хийдэггүй тохиолдол байсаар байгаа. Уг нь хүнсний тухай хууль хэрэгжиж эхлээд сар шахам хугацаа өнгөрч байхад энэ мэтчлэнгээр нарийн зүйлсийг бичдэггүй байгаад иргэд шөмжөлтэй хандж байна. Сүүн бүтээгдэхүүний хаяг шошгон дээр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд орсон үнэний сүүний жор хэмжээ хэрэг хуурай сүүгээр үйлдвэрлэсэн бол сэргээсэн сүүгээр үйлдвэрлэсэн гэдгийг бол анхааруул бичсэн байх хэрэгтэй. За сүүн бүтээгдэхүүний хувьд бол тодорхой хэмжээний одоо хүнсний нэмэлт хүнсний тийм баяжуулагч нэмэлтүүдийг бол холдог тохиолдлууд бий л дээ. Тэгэхдээ тэрэн дээр бол ямар төрлийн жишээлбэл ЕТ гэдэг ард нь тоогоор тэмдэглэсэн олон улсын тэмдэглэгээ байдаг. Тэр тэмдэглэгээнүүдийг бол холсон бол зайлшгүй тусгаж өгөх шаардлагатай. Сүү үйлдвэрлэгчид хураа сүүг шингэн сүүнээс илүү урт хугацаатай хадгалдаг учраас хэрэглэх сонирхол их байдаг байна. Гэхдээ хэрэглэгчдийн эрх ашиг хохирох асуудал гарах ёсгүй учраас үнэн бодиттой мэдээллийг орц найрлагатай бичих ёстойг албаныхан санууллаа. Үүнийг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-аас 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцвэрч хэмжээгээр торгох компани үүдэж байгаа зөксөө хүртэл арга хэмжээ авахар байна.